За намайг Туяа гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Манай ээж маань одоо Баруун аймгийн хүн байгаа. Говьлтай цавхан чигийн хүмүүс байгаа. Тэгээд би бол одоо удам тасраагүй бөөгийн удам өгсөө залгаж авсан байдаг. Эмээ маань бас энэ тухайн үедээ бас бид нарыг одоо харах нь илхаас нь эхлээд энэ Тэнгэрийн зан үйлийг одоо сурч мэдүүлэхээр үлгэр ёгт яриа домог одоо янз янзын юмар одоо ингэж сургаж хүмүүжүүлж ирсэн. Хүүхд ахуй насандаа бол одоо тийм зүүн совин мэдэрдэг болохоор жаахан айддаг байсан. Янз янзын юм хардаг, үздэг тий ийм л байсан да. Монгол хүн бол ер нь бол тэнгэр дахих зан үйлийг, тэнгэр аргадах, тэнгэр дахих зан үйлийг хийх ёстой. Тэгээд галын гал холомт таргадаж тойлох тий. Тэгээ буян гişиг хурайлан дуудах, мөн хил ам дарах, гал холомтоо одоо ариутгах, малын гişиг буян дуудах болоод маш олон зүйлийн одоо засал зан үйлүүд бол хийж явах одоо чухал байдаг. Гал голомтын дахилга бол одоо ер нь Монгол түмэнд бол маш их хэрэгтэй засал байдаг. Тэгээд галаа ер нь хүн ариун цэвэр ариун нандин байлгаж иж натаачтай хор хонзон торлуудыг улдаарч өгч идэг байгаа. Ер нь голомт өргөнд одоо эрүүл сарвал сайн сайхан амьдрыг бол айл болгон гал голомтоон дахиж ингэдэг байх учиртай. Энэ тэнд ингээд мэдрэмжтэй мэдрэмжтэй юм улсууд бол ер нь юмыг аягүй янз янзын юм их харж идэг. Тэгээд тэр тухайн үед нь айж ичиж болдгоо шүү. Айж ичих юм бол одоо тэрнээс болж гэмтдэг. Одоо сэвддгийн шүү гэж ингэж жаахан байхдаа хэлж өгчсэн. Айлын хүүхдүүд бүгдээрээ тоглож наадаад ингээ явж байхад бол би бол нөгөө хоноо хариулаад өхрөө маллал одоо өглөө босоод л өхрөөс хахаас ахуулаа гадуурын бүх ажлыг хийдэг. Хүүхдийн баяр болоход хүртэл амрах тийм цаг зав байдаг бол ийм л байсан. Ямар хөөрхөн юм бэ? За миний хүүхнээс миний хүүхэн занаш имэн үсч байна. Яач миний хүүхэн тоохгүй чимээгүй. Та нар өөрсдөө тоохгүй шүү дээ. За наанаас суучих. Энд сууч. Бөө удган хүмүүс бол ер нь өөрийгөө бас хитрхэх болж ийн бүтэж ийн гэж ингэж бас онгор саагахад ер нь болтгоо. Тэгээд зарим үед одоо бид мэдээж хүн хүмүүс одоо үйл хийгээд өгөхөд баярлаа гэдэг ингээд би бас сэтгэл хөөрдөг л дөө баярлдаг л та. Тэгээд баярлаад ингээд за миний хайр одоо даруулгатай байгаарай олон түмний хүн шүү чи маш их болгоомжтой одоо үлээ хийчгээд ар хойноос нь асуудаг байгаарай гэд бүх юм дээр өмөргөх шиг болж хань ижил маань ах トゥ амрах садан маань одоо бүгдээрээ тийг сайхан үлээж авдаг. За энэ онгоц шүтээний үлээ цалаад бол 18 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол маш их зүйлийг сурч мэдэж авахын тулд өөрийгөө бас дайчлаад ингэсэн. Тэгээ ер нь энэ онгоц шүтээнийг бол ингээд авчгаад зүгээр нэг багшаас хамаарал та тий. Ингээд багшигаа хараад байж идэг ид бол бишээ. Энэ онгоц шүтэн гэдэг бол удам гаруулгын онгоц шүтээнийг өөрийн биендээ залж авчаад цаашид одоо яах вэ? Энэ цаашид одоо дээд тэнгэрд амлсан ам андгаа тангараг гэж байдаг. Энэ амлсан энэ андгаа тангарагтаа өрхийн тулд одоо олон түмнийхээ тусын тулд ах トゥ амрах сатангийнхаа сайн сайхны тулд тэгээ ерөнхийдөө бол олонний түмний л хүн болдог та. Тэгээд ер нь хүн ер нь амны бэлгээс аштын бэлэг гэж байдаг шүү дээ. Тэгэхээр хүн бол өөрөө ариун сайхан үйл бодож ижил цаашид бол дүм өртөө их сайхан явдаг. Хүнийг муулаад муучлаад яриад байдаг хүмүүс нэг хэсэг бүлэг улсууд байдаг. Тэгэд энэ муугаар нь одоо цатаад байгаа юм шиг, тэг муугаар нь ханамж аваад байгаа юм шиг, өөртөө кайп аваад байгаа юм шиг. Тэгтэл энэний цаана үүлийн лайл амчиг гэдэг юм заавал үүрэгдчихэд энүүгээрээ хүн эрчим энергийн бөглөрөл тагларалд орж одоо эдгэршгүй хуучин өвчин тусах тий. Тэгээд шүн зүүд нойрон таагүй болох. Шүн унтчихад яг шүн үүрээр үүр хугасалж сэрэхтэй үрс хугасалж сэрчгээд эргээд унтаж чадахгүй болох хөрөөх шүн унтсан хэрнээсээ одоо өглөө босоод ирэхээр маш их ядаргаад зүдрээд ингээд ядарсан байдалтай сэрэх ингээд эрчим энергийн дугуйлтад ороод байдаг. За залуустай гэж хэлэхэд ер нь эртний сайхан эцэг ихээ сайхан хайрлаж гамнаж харж өрөвдөж хайрлаж одоо аль болох эцэг ихтэй анхаарал халамжаа илүү их сайхан тавьж яваарэ. Энэ эртний сайхан борхжуулч нь хоног өдөр цаг минут тутмаар биднээсээ холдоод явж идэгэн шүү. Юм болохоор одоо эцэг ихээ л оройн дэд дээрээ бодож болгооч одоо ямар ч бурхнаас эцэг их гэдэг нандин сайхан одоо байдгийн шүү.
гэж л ингэж хэлмээр байна да тий. Ер нь бол одоо манай Монголын одоо төр засгийн өндөрлгүүдэд ингээд хандаад бидэн шиг улсууд ингээд үг хэлээгээ дамжуулж хэлэхэд бол ер нь шунал мөнгийн сэтгэлийн татаач ээ. Тэгээд хязгааргүй одоо шунал мөнгийн сэтгэлтэй эх орноо улс гүрнээ ерөөсөө нэг бас нэг хайрлж хамгаалах энэ юм жоохон ховордсон тий. Тэгээд энд чинь бас ингээд улс гүрнээ хамгаалж хайрлахгүй бол эх орн чинь ерөөсөө эзэнгүйдлээ. Дээрэс нь одоо бас ер нь энэ ухаат хөнхөөд энэ хаан хамаагүй элэг өөрөнд зүрхийн аваад гаргаад зарчихсан энэ хангай хайрхан чинь хоосон найтаа үлдлээ. Тэгээд бидний ирээдүй үр хойчс маань юун дээр одоо амьдарч ямар орчинд одоо амьдарч те ямар одоо эд баялагийг бүтээж яаж амьдрах вэ гэдэг одоо айгүй бүрхэг ийм хэцүү болж байна. Үүлийн үр гэж ер нь байдаг одоо эцэг эхийн хийсэн үүлийн үрээр ер нь ингээд хүмүүсийг ингээд анзаараад хараад ахад эцэг эхийн хийсэн үүлийн үрээр одоо муу мухаа явах ч юм уу хэцүү хатуу явах ч юм уу ийм тохиолдлууд бол байдаг. Ийм учраас одоо эцэг эх бидний болсон одоо үр хойчтынхаа төлөө бас явдал мөрөө хийнэж санаа сэтгэлээ хянаж одоо зөв сайхан авч явах тал дээр жаахан нэлийн анхаарахгүй бол бидний хийсэн үүлийн үрийг одоо үн хойчод одоо үр хүүхдүүд маань өөрч явдгийн шүү. Бурхан шишиндаач гэдэг юм хаанаач гэдгийг ямар ч хүн тийс сэтэс сандгийн цулцган модонд одоо юу зайгүй бүр битүү завсар зайгүй одоо хатаг хөлөвчгсөн байх жишээний тий. Тэр чин дээр амьд мод ч нь одоо үхчил байгаа шүү дээ. Ам голыг боогоод бүр сорив судсын ингээд боогоод тэр дээрээс эхлээд унаад үгэрчээд ингэсэн байгаа. Бид нар одоо бүү тун одоо бид нар тэнгэр нэгтээ тангараг нэгтээ улаачд бол байнга л одоо байнга л тэр мод хадны боосон тэр хэцүүдсэн хатуудсан тэр өхмөл болсон тэр хадаг самбай бүгдийг тайрч аваад манад одоо тойл тулаач гэдэг нэг сайхан улаач байдаг. Маш сайхан үйл хийдэг. Газар усаа сайхан цэвэрлж чинь овоо уулан дээр байгаа тэр нэг хог навшуулсан таяг маяг гэл эсэнс бусын юм аваачил овоо уулан дээр л аваачиж хайж идэг. Энэ бол одоо туйлын буруу. Тэр овоо уулан дээр одоо овоо уулны эзэн гэж нэг тусгай эзэн байж идэг. Тэгтэл энэ эзэнд нь одоо хаа хамаагүй хүний хуучирсан муудсан өмд тутлаач хийж байгаа шиг янз янзын юм аваачиж хайж идэг. Энүүгээр нь үүлийн үр гэдэг юм идлээд хүн ерөөсөө өөдөө дэшээ сайн сайхан явдггүй учиртай. За тэгээ Хөх тэнгэрийн чуулган академиас зохион байгуулагддаг Хамаг Монгол туурхтны улаачдын өрсөлдөөн гэдэг нэвтрүүлэг байгаа. Энэ нэвтрүүлэгт нэг дээр нь одоо шүүгч хийсэн. Тэгээд 5 дээр нь бас шүүгч хийсэн. Өнөө жил одоо 6 дахь удаагийн нэвтрүүлэг болж маш амжилттай зохион байгуулагдаж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн ерөнхий шүүгч хийсэн байгаа. Тэгээд завсар зайгаар нь үйл амжуулаад л буу удам бол одоо ямар ч үлийг сайхан хийдэг байхгүй. Тэгээд яг үндэ өөрхийн тулсан юмд хамгийн чаддгүй байдаг. Тэгээд би энд бол айгүй харамсдаг. Манай ээж зүрхний өвчтэйсэн. Тэгээд зүрхний стенк тавиулсан. Тэгээд би бол өөрөө ерөөсөө унана гэж бодоогүй ээжийг унчих гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэгээд маш олон хүн нэг идгээд одоо унах гэж байгааг нь мэддэг байхгүй. Одоо бид нар мэдрэмжтэй улсууд хэн хизээ унах гэж байна гэдгийг хараад л одоо эрчим энерги дагуулдсан ийм улсууд ороод ирэхэд ингээл хараал мэддэг. Гэвч та унах гэж шүү гэж өрдөө хилдэггүй. Одоо тэрнийг одоо хүн гэдэг амьтан чинь ер нь ерөөлөөр учирсан байж идэг. Ерөөл хилээд те амь насыг баттгаад бүхтгөөд гаргаж идэг. Гэтэл энэ үед бол би одоо Зүү аймагт манай нөхөр мор мал уйдаг байгаа. Тэр Зүү аймгийн наадам найранд нөхрийг нь дагаж явж байгаа л тэр хооронд ээж маань учирсан. Тэгээд би хамгийн их харамсаж явдаг юм бол энэ. Одоо бол ерөнхийдөө монголчууд нийтлэг одоо архинд их донтоод байна тий архинд их дурлаад байна. Энэ архи гэдэг бол амьдралын хамгийн бузар булайг одоо хаалгуудыг нээдэг, гай барцдыг нээдэг, үхэл хатлыг дууддаг, өвчин зовлонгийн хаалгуудыг нээдэг, ад хорлолыг нээдэг юм байгаа. Тэгэхээр энэ архиталтыг бол ерөнхийдөө бол бүр болчмоор байгаа. Ер нь ингээд маш олон архитаар суусан бүр амьдралдаа маш олон жил өөрхийн ажил амьдралыг одоо өрн таран хийчихсэн юм улсууд ер нь бид нарыг бас ингэж зорж айгүй их ирдэг л те. Тэгээд энэ улсуудыг ингээд харахад ямар нэгэн ад хорлол ингээд шингэсэн хормоо хотоор нь дүүрэн одоо жинхэнэ одоо ад хорлол одоо юу байдгийг тэр муу мухаа бүрийг ингээд хормоо хотоор дүүрэн чирчгсэн явж идэг. За тэгээд энэ ер нь Монголын нутаг бол сайхан өргөн уудам. Энэ сайхан нутаг усаа бид нар бол хайрлаж
хуулж гамжаахгүй бол болохгүй. Нутаг өөрийн гэсэн тийм сүлдэртэй байдаг. Одоо сүлдтэй хямртай байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ нутгийн сүлдэр шүтэн гэмтчгээрээ одоо ган гачиг гай гам шиг болж одоо тэр газар одоо тентхийн одоо орон нутгийн газар одоо хэрүүл ам хил тэмцлэр одоо салахгүй юм өөмэн самуун дэгдэж одоо ингэдэг байгаа. Тэгэхээр энэ нутгийн сүлдрийг бол аргадад таалж одоо нутаг усанд нь аргадлага шүргэтэлгээ хийж газар усын аргадад таалж лус усын баясгаж одоо тахлах тайлгын зан үйл аргадлага ямиг хийж хангаа дэлхийн уул усаа бас аяруулж авах нь туйлын зүй юм уу тий. Би дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо гэдэг холбоонд явдаг юм байгаа. Жадан шохор бөөгийн төвийн тэргүүн нь бол би байгаа. Тэгээд манай дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо бол ерөнхийдөө бол их сайхан манай Монголын бөөгийн өнгийг тодорхойлж аваад авхаатай сайхан хэдэн бөөнөр одоо сэтгэл санаа ив нэгдлээ нэгтгэхэд одоо Монголын бөө мөрөглийг одоо сайн сайхан жигтэн багтаа бас тахлах тайлгын зан үйлийг одоо зөв жигтэн сайхан хий. Манай даргаыг бол өсөх баяр гэдэг. Монгол эх орныхон төлөө монголчуудынхаа төлөө гэсэн агуу сайхан сэтгэлээр энэ үлээ сайхан хийгээ явж идэг.